шиг гэдэг. Би тэгээд оюунлаг сургуулийн 11 дэх ангид суралцдаг. Тэгээд би болохоор хүчил суурийн тэлдэрлэл гэдэг сэдвээр зураг авсан. Яагаад энэ хүү сэдвийг сонгож зураг авах болсон бэ? Яагаад гэвэл ер нь бол ингээд ирээдүйд химийн шинжилгээ ухаанд айгүй тийм туршилт хийхэд тэлдэрлэлтийн туршилт бол айгүй тийм олон төвлөгддөг. Тэгээд энэ дээр болохоор концентрацийн мэддэхгүй суурийн усмлын концентрацийг болохоор хүчлийн усмал ашиглаж авсан байна. Химийн туршилтыг хийснээрээ химийн шинжилгээ ухааныг илүү ойлгосон уу? Химийн хичээлдээ илүү сонирхолтой болж чадсан болов уу? Илүү сонирхолтой болсон. Тэгээд өмнө нь нэг их туршилт хийж үзэж байгааг болохоор ингээд туршилт хийгээд яг бодтоор багц хэрэгслүүдтэй ажиллаад үзэхэд бол айгүй гоё санагдсан. Эмсрэг фото 2025 уралдаанд оролцсонд баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа.